За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр 10 дугаар ангийн эрүүл мэндийн хичээлийг заахаар бэлдсэн байгаа. Бидний өнөөдрийн үзэх хичээлийн сэдэв бол архи тамхины талаарх бодит мэдээлэл гэсэн хичээлийн сэдэв байгаа. За бүгдээрээ хичээлийн сэдвийг бичээд аваарай. За энэхүү сэдвийг судалснаар бид өнөөдөр юу мэдэж авах вэ гэхээр архи тамхитай холбоотой аливаа мэдээлэл түүний их сурвалжийг нягтлах, баримт нотлохыг үндэслэн үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмших. Архи тамхитай холбоотой үнэн бодит мэдээллийг цуу ам дамжсан худал мэдээлэл төөрөгдлөөс ялгаж сурах. Хорт зуршилтай холбоотой мэдээлэлд шүүмжлэлтэй хандаж, ташаа мэдээлэлд автахгүй байх хандлага төлөвшөх юм аа. Агуулга. Аливаа мэдээлэл янз бүрийн нийгмийн сүлжээгээр асар хурдтайгаар тархсан цаг үед бид амьдарч байгаа. Жишээ нь сонин хэвлэл, зураг туудас, кино, нийгмийн сүлжээ, интернет, телевиз, радио, аман яриа гэх мэт. Хүн бүр мэдээлэл түгээх боломжтой болсон ч нөгөө талаараа мэдээллийн үнэн зөвийг нягтлж ялгахад хүндрэл ихээхэн учирдаг. Энэ их мэдээллийн дундаас ямар агуулга бүхий мэдээлэл аль их сурвалжаас ямар зорилгоор хэн түгээж байгааг ойлгож шүүн тунгааж чаддаг болох нь энэ 900-д амьдарч байгаа эргэн мөрд байх ёстой чадварын нэг болж байгаа. Энэхүү чадварыг хэвлэл мэдээллийн боловсрол гэж нэрлэдэг. За бүгдээрээ тэгвэл хэвлэл мэдээллийг хэрхэн ашигладаг талаар дасгал ажиллая. Дасгал 1-ийн зааврыг бүгдээрээ хараарай. Хүснэгтэд жагсаасан мэдээллийн хэрэгслүүдээс мэдээллийг хэрхэн авдаг тухай бодож төвчтэй тэмдэглээрэй. За, нэгдүгээр асуулт. Хамгийн их ашигладаг 3 төрлөө сонгож бичнэ үү? За, бичсэн баг тийм ээ. За, хоёр дахь нь архи тамхины талаарх мэдээллийг авч байсан мэдээллийн хэрэгслээ дэвтэр дээрээ тэмдэглээрэй. За одоо бүгдээрээ хамтдаа ярилцъя. Асуулт 1-ийн жишээ бол Facebook, веб хуудас, зурагт гэх мэт байж болно. Асуулт 2-ийн жишээ нь зурагт, зарлалын самбар, сэтгүүл, бусад маш олон сувгуудаар бид авч болно гэдгийг энэхүү дасгалаас харж байна. За дэвтэр дээр бичээд аваарай. Цуу яриа ба бодит үнэн. Домог цуу яриа үеийн үед мөнхөд оршсоор иржээ. Бидний дунд архи тамхитай холбоотой олон цуу яриа, буруу ташаа мэдээллүүд бий. Цуу яриа тархахтаа маш амархан байдгийг бид бүгд сайн мэднэ. Үнэн худлыг ч мэдэхгүй амнаас ам дамжин яригцаар зарим тохиолдолд үнэн мэт санагддаг тохиолдол бий шүү дээ. Тэгвэл багш нь та нарт аливаа ам дамжсан мэдээллийн учиг сэжүүрийг үргэлж сонирхон анхаарч үнэн худлыг дэнслэн бодож байгаарай гэж зөвлөмөр байна. Цуу яриа болон аман яриа аль нь болохыг тодорхойлох дасгал ажиллая. Дасгал 2-ийн зааврыг хараарай. Дараах кейсүүдийг уншиж дүн шинжилгээ хийгээрэй. Кейс 1. Танай ангийн туяа тамхи татвал турдаг ихэнх эмэгтэй жингээ барихтаа энэ аргыг хэрэглэдэг гэж хэлжээ. За дэвтэр дээрээ тэмдэглээд аваарай. Асуулт. Туяагийн зүв байсан уу? Чи энэ асуудалд ямар байр сууриас хандах байсан бэ? Яагаад? За асуултаа тэмдэглээд бүгдээрээ хариултаа бичээрэй.
Дасгал 1-ийн тайлбарыг хамтдаа харъя. Буруу. Яагаад гэвэл нэг ширхэг тамхи байсан ч хүний биеийг хордуулж байдаг аа. За, кейс 2. Шар аригны сурталчилгаанд Монголын мес Бат цэцэг, жүжигчин Амгалан Баатар, сагсчин Санчин нар тоглосон рекламыг бид телевизээр харж байдаг шүү дээ. Кейсээ бичээд аваарай. Асуулт. Чиний бодлоор ийм рекламыг телевизээр гаргах нь зөв үү? Яагаад? Асуултаа бичээд хариултаа бичээрэй. За, бүгдээрээ кейс 2-т хийсэн дүн шинжилгээг хамтдаа ярилцъя. Тайлбар. Буруу. Яагаад гэвэл арх тамхи согтууруулах ундааг рекламдаж ухуулах сурталчилгаа хийхийг хориглосон байдаг. Дасгал 3. Дараах үзэл бодлуудыг уншиж зөв бол нэмэх, буруу бол хасах тэмдэглэгээр тэмдэглээрэй. За, бүгдээрээ дасгалынхаа асуултыг бичье. 1. Та архинд донтохгүй. Учир нь арх бол мансуурлах бодис биш юм. Дагаад бичээрэй. 2. Нэг хундаг арх уугаад машин жолоодож болно. 3. Архигүй баяр ёслол уйтгартай болно. 4. Хүн заавал согтож үзэх ёстой. 5. Хоол идсний дараа архи уувал согтдоггүй. 6. Жирэмсэн эмэгтэй улаандар суух сайн. 7. Архи уувал дулаацдаг. 8. Тамхи татвал турдаг. 9. Тамхины хортой нэгдэл нь зөвхөн никотин юм. 10. Тамхи эрүүл мэндэд хор багтай. Шүүлтүртөө тамхи хор багтай тул татаж болно. 12. Утаагүй тамхи хоргүй. За, бичсэн бол хүүхдүүдээ зөв бол нэмэх, буруу бол хасах гэсэн тэмдэглэгийг ардан тэмдэглээд яваад байгаарай. Дасгал 3-ийнхаа хариуг хамтдаа шалгая. За, багшийнхаа хийснийг сайн анзаараарай. Та архинд донтохгүй, учир нь архи бол мансуурлах бодис биш юм гэдэг дээр хасах буюу буруу тэмдэглэгээ. Нэг хундаг архи уугаад машин жолоодож болно гэдэг дээр муу адил хасах. Архигүй бол баяр ёслол уйтгартай болно гэдэг дээр хасах. Хүн заавал согтож үзэх ёстой гэдэг дээр хасах. Хоол идсний дараа архи уувал согтдоггүй гэдэг дээр хасах. Жирэмсэн эмэгтэй дар суух сайн хасах. Архи уувал дулаацдаг хасах. Тамхи татвал турдаг хасах. Тамхины хортой нэгдэл нь зөвхөн никотин хасах. Тамхи эрүүл мэндэд хор багтай хасах. Шүүлтүртөө тамхи хор багтай тул татаж болно хасах. Утаагүй тамхи хоргүй гэдэг дээр муу адил хасах байгааз. Үүнээс дүгнэхэд архи болон тамхи нь хизээж хүний биед хэрэгтэй гэж байхгүй. Ганц ширхэг байсан ч нэг хундаг байсан ч хор болно гэдгийг сануулах хэрэгтэй юм аа.
Дүгнэлт. Сурталчилгаанд хэрэглэгчдэд эерэг сэтгэл төрүүлэх, мэдээлэл өгөх, идэвхжүүлэх, ятган үнэмшүүлэх олон аргыг хэрэглэдэг. Согтууруулах ундааны сурталчилгааны үндсэн мессеж гол утга санаа нь уух хүсэл сонирхлыг дэмжсэн байна. Монгол улсад архи тамхины бүх төрлийн сурталчилгааг хуулиар хоригдсон байдаг ч бид ямар нэгэн хэлбэрээр архи тамхины талаарх мэдээллийг авдаг. Үүнд шүүмжлэлтэй хандаж, үнэн худлыг ялгаж, хэвлэл мэдээллийн боловсралтай байх нь маш чухал юм. Мөн архи тамхи нь ямар ч тохиолдолд хүнд аюул, хор хөнөөл, эрсдлийг дагуулж байдаг гэдгийг санаж, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандах шаардлага үүсч байна. За, гэрийн даалгавраа тэмдэглээд аваарай. Эрүүл мэндийн сурах бичгийн 61 дугаар хуудасны дасгал 4-ийг ажиллаж ирээрэй. Тэмдэглээд аваарай. Анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа.